Хуульч шуухай ясамжтай байдлын холбооны оност суурилсан криминологийн судалгаануудыг танилцуулж байна. Америкийн социологч, криминологч Дональд Крейси Саттерландын тодорхойлсон соёлын зөрчилдөөнийг хэм хэмжээний зөрчилдөөн гэсэн нэр томьёогоор илэрхийлсэн байдаг. Тэрээр хэм хэмжээ бол нийгмийн харилцааны төрөл бүрийн нөхцөл тохиолдлуудад хүн хэрхэн хандах ёстойг зохицуулсан нийтээр хүлээн зөвшөөрсөн дундын дүрмгээд. Нийгмийн дотор байгаа яламжтай зохион байгуулалтууд тодорхой нөхцөл тохиолдлуудад түүнийг дагаж мөрдөх хэсгэд хандаж байгаа зан үйлийн яламжтай байдлаар хэм хэмжээний зөрчилдөөн илэрхийлэгдэнэ гэжээ. Дональд Крейси Саттерландын онолын ойлголтыг засварлаагүй, харин зөвхөн тодтогч өгсөн байдаг. Саттерландын суралцах онол нь хүний зан үйл, түүний дотор гэмт үеийн учир шалтгааныг тайлбарласан үндсэн суурь нь нийгэм дэх яламжтай байдлын холбоо юм. Зан үйлийн ямар зам сонгох нь хувь хүмүүсийн үнэлэмжийн яламжтай байдлаас шалтгаалдаг гэжээ. 1960 онд хэвлүүлсэн бүтээлдээ Дональд Крейси Саттерландын яламжтай байдлын холбооны онолын магадлалыг өргөн хүрээнд туршин шалгах боломжгүй гэж дүгнсэн байдаг. Польш Америкийн криминологч Шелдон Глюк болон Америкийн нийгмийн ажилтан, криминологч Элеонор Глюк нар өсвөр насны гэмт явдал нь гэмт хэрэгтэнтэй ойр холбоо харилцаатай байснаас шалтгаалж байна уу? Эсвэл өсвөр насны гэмт хэрэгтэн өөрийнх нь зан үйлд адилсах үнэт зүйл болон хандлагатай үе тэнгийнхнийг сонгож харилцаа холбоонд ордогтой холбоотой юу гэсэн асуултуудыг дэвшүүлсэн байдаг. Хэрэг тийм бол өсвөр насны гэмт хэрэгтэн үе тэнгийнхний гэмт хэрэгтэн найздаа нөлөөлж гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг гэсэн учир шалтгааны гаргалгаа гарна. Эсвэл гэмт хэрэгтэнтэй холбоо харилцаанд орсон хэн бүхэн гэмт хэрэг үйлдэх зам мөрийг сонгох албагүй гэдгийн нотолгоо болно гэжээ. Хууль зөрчих замыг сонгох эсэх нь яламжтай байдлын холбооны нөлөөлөлд ямар үнэлэмж өгснөөс хамаарах тухай. Мөн энэхүү үнэлэмж нь уг холбооны давтамж, үргэлжлэх хугацаа, дараалал, эрчимжилтээс шалтгаалдаг гэсэн Саттерландын онолтой үндсэндээ нийцэж байжээ. Шелдон болон Элеонор Глюк нар Саттерландын онол ерөнхийдөө батлагдаж байгааг тэмдэглээд хууль зөрчих болон эс зөрчих зан үйлийн үнэлэмжийн аль нь ямар хэмжээгээр хэдэн удаа давмгаалсан гэдгийг хэмж тоолж тооцоолох аргагүй учраас түүний онолыг туршилтаар шалгах боломжгүй гэж дүгнжээ. Социологийн профессор Росс Мацуэда 1988 онд олон удаагийн судалгаагаар Саттерландын онол батлагдаж байх тул энэхүү онолыг туршин шалгах бүрэн боломжтой хэмээн мэдэгдсэн байдаг. Тэрээр судалгааг янз бүрийн аргаар явуулаад гэмт хэрэгтэнтэй найз нөхдийн холбоо харилцаатай өсвөр насны гэмт хэрэгтэн илүү олон гэмт хэрэг үйлдэж байгаа нь ерөнхийдөө Саттерландын онолыг дэмжсэн үр дүн гэж дүгнсэн байдаг. Хууль зөрчих зан үйлийн хандлагыг илүүд үдсэн үнэлэмжид голлон тогтож хийсэн олон давтамжтай судалгаагаар ийм үнэлэмж нь гэмт зан үйлийг сонгох магадлалыг бодитойгоор ихсдэг гэж нотолсон байна. Энэ төрлийн үнэлэмж нь тэдний хувьд хууль ёсыг бүхэлд нь үгүйсгэж гэмт зан үйлийг ердийн соёл заншлын түвшинд тавьж байгаа явдал биш бөгөөд тодорхой тохиолдлуудад хуулиар хамгаалагдсан ерөнхий соёлын хэм хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илэрхийлэл гэжээ. Тэдгээр тохиолдлыг наривчлан авч үзвэл хууль тогтоомжийг зарим талаар шинжилэн боловсронгуй болгох шаардлагыг илэрхийлсэн байж болохыг жишээ баримтаар тайлбарласан байна. Росс Мацуэда орчин үеийн статистикийн арга ажиллагааны хөгжлөөр хууль зөрчих хэсэг зан үйлд хэр зэрэг давмгаалсан үнэлэмж өгсөн гэх мэт Саттерландын онолын бодит байдлын магадлалыг нотлох шинэ боломжууд олдож байгааг тэмдэглэжээ. Түүнчлэн суралцах үйл явцтай холбоотой асуудлуудыг жиж авч үзэж, онолын түвшинд судалсан байна. Америкийн криминологч Рональд Акерс нийгмээс суралцах тухай өөрийн онолын хувилбарыг боловсруулахдаа хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийн зан үйл болон үр дагаврыг нь ажиглаж суралцах явдал зохицох хувийг эзэлдэг хэмээн дүгнсэн байдаг. Тэрээр яламжтай байдлын холбоо нийгмээс суралцах онолын хамгийн чухал их сурвалж гэж үзжээ. Хууль зөрчихөд түлхэц өгөх, эсвэл татгалзуулах нөлөө бүхий үнэлэмжийг зан үйлээс авч болох үс нөхцөл байдал бусад хүмүүстэй харилцаанд орж байгаа нь яламжтай байдлын холбоонд шууд нөлөөлдөг гэсэн байна. Рональд Акерс яламжтай байдлын холбоонд давтамж, үргэлжлэх хугацаа, дараалал болон эрчимжилтээсээ шалтгаалan хоорондоо адилгүй байдаг тухай Саттерландын байр суурийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ. Яламжтай байдлын холбооноос үүдэлтэй ойлголтыг хоорондын шууд харилцаа бүхий ойрын хүмүүсээс гадна бас дам харилцаагаар дамжин алсын хүмүүсээс мөн авах боломжтой гэсэн өөрийн байр суурийг нэмж илэрхийлжээ. Америкийн криминологч Акерс болон Америкийн социологч, криминологч Бюржес нарын 1966 оны судалгааны дүгнэлт нь Саттерландын онолыг нэлээд хэмжээгээр шинжилж чадсан билээ. Тэд Саттерландын онолын үндсэн санааг хөндлөгөө үлдээж, харин гэмт зан үйлийн төлөвшөлтөд үзэл, оролцоо, төсөөлөл зэрэг хэд хэдэн чухал хүчин нөлөөлдөг гэж баяжуулсан байна. Нийгмийн хэсэг бүлэг болгонд гэмт явдлын талаар өөрийн гэсэн үзэл тогтсон байдаг. Гэмт явдлыг чухам юу гэж үзэх үзэл нь гэмт хэрэг үйлдэх эс үйлдэх шийдвэрт гол чухал нөлөөтэй гэд.
Нийт нэмт зам үйл нь байх ёстой зам үйл бөгөөд үүнийг үйлдэж байгаа нь баатарлаг бахархууштай явдал гэж талархан өөгшүүлэх үзэл. Хоёрт гэмт зам үйлийг таашаахгүй боловч нөхцөл байдал зайлшгүй шаардсанаас амьдралын эрхээр үйлдэхээс өөр аргагүй боллоо хэмээн зөвтгөн гэмших үзэл. Гуравт гэмт зам үйл байж бошгүй явдал бөгөөд түүнд оролцохгүй байхыг хизээд нэр төрийн хэрэг гэж тооцох чигшин буруу шах үзэл гэсэн 3 төрөлд хувааж томьёолжээ. Гэмт зам үеийн улмаас баригдаж шийтгэдэггүй байхаас гадна түүнээс олсон амжилтын мэдрэмж, давуу байдал, сэтгэл ханамж нь гэмт явдалд оролцох оролцооны гол хүчин зүйл болдог. Гэмт хэрэг үйлдэж байгаа хэн нэгний үйлдэлийг хөндлөнгөөс ажиглах явцад түүнтэй адилхан зам үйл татагдсан хүсэл төрж, өөртөө тийм зам үеийн төсөөлөлтөй болох нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлөх бас нэм чухал хүчин зүйл болдог. Акерс, Бюржес нар судалгаагаа үргэлжлүүлэн яагаад чухам гэмт хэргийн ертөнцид эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй илүү олон байдаг асуудлыг судалсан байна. Хүйсийн ялгаатай холбоотой нийгмийн үнэлэмжинд тогтсон үзэл хандлага гэмт явдалд хэрхэн нөлөөлж байгаагийн илүүл юм. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 7 эрэгтэй тутамд 1 эмэгтэй оногдож байгаа нь нийгмээс суралцах үйл явцын нэлээд ерөнхий дам нөлөөлөлт тооцогдно гэжээ. Хүйс тус бүрийн онцлог мөн чанарыг нийгэмд үнэлж дүгнэх, сайшаах, буруушаах тогтсон хандлагатай холбоотой. Тухайлбал хөвгүүдийг өсгөөс нь эхлээд зориг самбаа хүч чадалтай байдлыг хөхүүлэн энэ чанарыг нь голсон магтаал сайшаал дагалдаг учраас эрэгтэйчүүд багаасаа л эмэгтэйчүүдээс илүү эрсдэлтэй тулж өөрийгөө сорж үзэх замыг туулдаг байна. Харин эмэгтэйчүүдэд эсвэргээрээ тэдний илүү уян зөөлөн даруй төлөв байх чанарыг нь илүүтэй үнэлж тэр чанарыг л хөхүүлэн сайшаах хандлага давмгаалдаг байна. Акерс, Бюржес нар нийгмийн бүтцийн нөхцөл байдал ба хувь хүний зам үйл хоёрын хоорондын харилцан хамаарал нь нийгмээс суралцах онолын гол судлагдсан болно гэжээ. Тиймээс тэд нийгэмд эдийн засгийн тэгш бус, эмх замбраагүй, дарамттай байдал нь гэмт явдалд шууд нөлөөлдөг тухай үзэл баримтлалуудыг нийгмээс суралцах онолын үүднээс авч үзсэн. Эдгээр нөхцөл байдалд ялгамжтай байдлын холбооны онолын үүднээс гэмт явдлыг үүсэх ялгамжтай үнэлэмж үүсэх үзэл, оролцоо, төсөөллөөс шалтгаалсан хүчин зүйлүүд уг үзэгдэлд үйлчилдэг гэжээ. Саатерландын онолын практик хэрэглээний хувьд онцлог зүйлийг танилцуулъя. Хүүхдүүдтэй илүү ойр сэтгэл зүйн холбоо тогтоох, тэднийг хөндлөнгийн зохисгүй нөлөөнд автуулахгүйгээр эерэг хандлага бүхий хүмүүжлийг төлөвшүүлэх, нэгэнт тийм нөлөөнд автсан бол зохисгүй нөлөөллийн бүтцийг задлах, орчныг нь эрүүлжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгөх болжээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа дагнан явуулдаг сан хөтөлбөр байгууллагууд дэлхийд даяар олноор бий болсон бөгөөд гэмт хэргийн замаар орсон хүмүүс ч мөн тэдгээрийн үйл ажиллагаанд сайн дураар хамаарагдах болсон байна. Гэмт хэрэгтнүүдийн зүгээс залгамжлагч хамтрагчтай хэрхэн сургаж дадлагжуулж байгаа байдлыг судалж үзсний үндсэн дээр үүний эсрэг авах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхэд криминологчид анхаарах болжээ. Шоронд хорих, ялыг эдлүүлэх явцад гэмт хэрэг хийх туршлагаа солилцох, харилцан суралцах явдлаас аль болох урьдчилан сэргийлэх зорилгоор нас үлдсэн гэмт хэргийн шинж, бусад хүчин зүйлийг хараалзан бүлэглэх, тусгаарлах арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгөх болсон байна. Гэмт явдлын шалтгааны биологийн болон сэтгцийн хэвийн бус байдлаас хайж олохыг ирмэлцэн, энэ талаар сонирхол татсан олон судалгаа, туршилт хийгдэн, бүтээлүүд шилээ даран гарч, энэ чиглэлийн онол урсгалууд гэмт явдлын судлалд үндсэндээ давмгаалж туйлшрах байдалтай болсон тэр цаг үед Саатерланд уг үзэгдлийг зарчмын өөр өнцгөөс тайлбарласнаар тэрхүү туйлшрах хандлагыг сааруулж чадсан гэж үздэг. Энэ ч түүний криминологийн шинжлэх ухаанд оруулсан томоохон хувь нэмэрт тооцогддог. Үүнээс гадна биологийн болон сэтгцийн хэвийн хүмүүс нийгэмд зэрэгцэн амьдрахдаа өөр хоорондоо нөлөөлөн орчноосоо суралцах үйл явцтай гэмт явдлын шалтгаан холбоотой юм байна гэдгийг нотлон онол болгон танилцуулснаар гэмт явдлыг үүсэх үзэл хандлага урьдчилан сэргийлэх ажиллагааны мөн чанарт томоохон эргэлт гарчээ. Саатерландын онол сэтгэл зүйн судалгаанд суурилсан онолуудыг огт үгүйсгэж сүрөөгүй. Суралцах тухай тусгайлсан онол биш, харин гэмт зам үйл бол жирийн хүмүүс орчноосоо суралцах, ердийн үйл явцын үр дүн гэж ерөнхий зүй тогтлоор нь нотолсон сургаал юм. Саатерландын дэвшүүлсэн криминологийн өөр нэгэн онол бол цагаан захтны гэмт явдал юм. Уг онолын дагуу нийгмийн дээд давхаргынхны үйлддэг гэмт хэрэг бол мөн л нийгмээс суралцах үйл явц бөгөөд энэ шинж зүй тогтлоороо доод давхаргынхны үйлддэг гэмт хэрэгээс юугаараач ялгархгүй. Доод давхаргынхнаас гэмт хэрэг үйлдсэн тоо харьцангуй олон байдаг нь ердөө дээд давхаргынхан хууль тогтоох, шийдвэр гаргах эрх мэдлийг эдэлдэг, шийтгэдэггүй байх хамгаалалт хийх эрх мэдэл, хяналтын давуу талтай нь холбоотой.
Нийгмээс суралцах эрдэм үйл явцаас үүдсэн бөгөөд нийгэмд хор хохирол учруулсан дээд давхаргийнхны ихэнх үйлдэлийг иргэний хууль тогтоомжийн хүрээнд хуульчилсан байхад доод давхаргийнхны адилхан үйлдэлийн ихэнхийг нь эрүүгийн гэмт хэрэг болгосон. Энэ нь гэмт хэргийн албан ёсны бүртгэл дэх олон цөөнийн ялгааны шалтгаан болдог гэж сайтарланд үзжээ. Сайтарландын онолын суурь ойлголтуудыг хүндэхгүйгээр түүнийг баяжуулан өргөжүүлэх, тодруулан тайлбарлах, цаг үеийн шинэ үзэгдэл хандлагад тохируулан авч үзэхэд чиглэсэн. Хожмын эрдэмтэд судлаачид өнөө хүртэл энэхүү онолыг хөгжүүлэхэд хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулсаар гэмт явдал судлалд байр суурь нь улам бүр бэхжсээр байгаа билээ. Сайтарландын онолыг практикт хэрэгжүүлэх чиглэлээр цаашид хөгжүүлэхэд багагүй хүчин чармаалт гаргасан эрдэмтэн бол түүний хамтран зүтгэгч Дональд Крейси мөн. Бусад хүмүүстэй холбогдож харилцах явцдаа тэднэр дамжуулан хууль зөрчих нь илүү ашигтай гэсэн үнэлэмжтэй болсон нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болдог тухай. Сайтарландын онолын магадлалыг шалгаж үзэх зорилгоор судалгааг Шилтон болон Элеонор Глюк зэрэг эрдэмтэд хийжээ. Дональд Крейси Сайтарландын ялгамжтай байдлын холбооны онолын магадлалыг өргөн хүрээнд туршин шалгах боломжгүй гэж үзсэн ба Шилтон, Элеонор Глюк нар үүнтэй санал нийлж хууль зөрчих болон эс зөрчих зан үйлийн үнэлэмжийн ял нь ямар хэмжээгээр хэдэн удаа давмгаалсан гэдгийг хинч тоолж тооцоолох аргагүй учраас түүний онолыг туршилтаар шалгах боломжгүй гэж дүгнсэн байдаг. Харин эрдэмтэн Мацуэда Сайтарландын онол батлагдаж байх тул энэхүү онолыг туршин шалгах бүрэн боломжтой хэмээн мэдэгдсэн. Сайтарландын боловсруулсан түгээсэн онолыг цаг үеийн өөрчлөлтөд тохируулан улам боловсронгүй болгох тал дээр Акерс зэрэг эрдэмтэд төвлөрч ажиллажээ. Хуульч шуухаас Сайтарландын криминологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр болон түүний ялгамжтай байдлын холбооны онолд суурилсан криминологийн судалгаануудыг танилцууллаа. Танилцуулгыг бэлтгэхэд Зумбарал сумын криминологийн онол сурах бичгийг их сурвалж болгон ашиглав. Хуульч шуухатай хамт криминологийн онол судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.